За битүүшүүдийн нэг төрөл бол борцтой шүлэг хийж үзүүлье. Эртний үеэс манайх анхаа борцлоод ямар ч төрлийн хоолыг хийж заншсан байгаа. За тэгүүлээд борцоо дэвтээгээ шүлийг гаргацсан байгаа. За тэрэн дээрээ борцоо нэмж хийлээ. За дараа нь махаа нэмж хийлээ. За удаан чавга хийлээ. За тэгээд давс хар перцээр амтлнаа. За мөн хэдлэр битүүшүүл учраас урдчлаад илдээ тавьсан гурлаараа бүхээд за дээр нь шар тус төпөж өгж байгаа. За шар тус маань илчлэг ихтэй. Өвлийн цагт бол тижээлдэг ихтэй тийм тос байгаа. Тэрийг хүн болгон мэдж байгаа. За үүнийг үзэмжийнх нь үүднээс гурлаа юм цэвэрлэн өөлж өгнө. За тэгээ ингэ бэлэн болгоод жигнүр дээрээ 10 минут болгоод шүл бэлэн болно. За хэвлээ бэлэн болсон битүүшүлөө гаргаж авъя.